Орой мэнд хүргээ үзэгчдээ зоригтой цаг мэдээллийн хөтөлбөр ээлжид дугаараа та бүхэнд хүргэж байна. Энэ удаад Улсын хурлын сонгуулийн 14-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа мөнх чулууны зоригтын талаар иргэд сонгогчид сошиал ертөнцид ямар сэтгэл үлдээсэн болоод түүний 82 настай ээж болох Дорнод аймгийн Матад сумын уугуул Дуламсрангуйтай хийсэн ярилцлагыг хүргэх болно. Хөтөлбөр та бүхэн зоригтой комент болонгаар үргэлжлэн хүрч байна. Энэ болонгаар та бүхэндээ мөнх чулууны зоригтын талаар иргэд сонгогчид сошиал ертөнц болох Facebook, Twitterт хэрхэн сэтгэл үлдээсэн талаарх мэдээллийг хүргэж авах болно. Зоригттой амжилт хүсье. Сүхбаатараас гарах чинь тодорхой байсан ч зориглоод Дорнодод дэвшсэнд ялагдаад үзээрэй. Дорнотынхан маань энэ сайхан алтан боломжийг алдахгүй байлгүй дээ. Одоо цагийн жинхэнэ Монгол сэтгэлтэй, ноён нуруутай, нээлттэй төрийн түвшээ гэж боддог юм. Тийм учраас хаа хамаагүй орон нутгаас харж сун. Ялчхул нийт монголчуудад минь л хэрэгтэй. Энэ хүний мэдлэг чадвар сэтгэлийг ашиглах хэрэгтэй дээ. Түүнээс төрд гарлаа гэд энэ хүнд юу нэмэгдэх? Хүн бүрээр чичлүүлнэ, шүүмжлүүлнэ. Ер нь л хэцүүдээ хэцүү. За тэгээд дорнотчууд минь хичээгээрэй, ухаалаг сонголтоо хийгээрэй. Монголын олон ард түмэн хүлээж харж байгаа шүү та бүгдийг. Амжилт. Ялалт зөв сонголт бүхэнд таних та бүгдийнх байх болтугай. Сонгуульд өгөхөд ирсэн чинь 45 дугаар байрны урт талын зам янзын сайхан болсон байлээ. Гэхдээ өглөө нь хуучин инхэл донхол байсан зам орой ажиллаа тараад явж байхад засаа дуусчихсан байсныг нь хараад маш их гайхсан. Хурдан хийсэн нь сайн боловч насжилт нь ямар байх вэ? Үүнд мөнх чулууны зоригт гишүүн олон жил дорнодчууд машинаараа маш сайн дагтаршуулсан байна лээ. Тиймээс санаа зовлтгүй гэсэн хариултыг өгчээ. Наран ургах зүгээс цэнхэрлэн шүү. Yes you can. Чи байтугай чи чан явдаггүй, та байтугай трактор явдаггүй. Тамийн газрыг засмал болгосон зоригтод зорилго бий. Хизээж хаанч тааралцсан, эсвэл Twitterт, Facebookт хэнийг ч хин гэж гололгүй сонсож бас хариулж чаддаг стилтэй хүн дээ. Улсын хурлын гишүүн сайдвал зөвхөн ажил хийх албан тушаал хүн хүнээрэл байх ёстойг харуулсан аав нь нийтж хүн байсан. Энэ хүнийг болохгүй бол ээжт нь ховлчдیں۔ Амар үгнээс гарна гэж гонж, яагав малгай машин хоёрыг нь яалаа. Ээжийнхээ үгэнд орно гэдэг бол ямар ч дээд сургууль сурснаас илүү боловсрал хүмүүжил, айх ичих, хайрлах булчирхаанууд маш сайн ажиллаж байдгийн шинж. Улс төрийг яаж хийж чаддгаа, ямар хүчтэй аавын зоригтой хүү вэ гэдгээ дорнодчуудад итгүүлэх цаг дахин асууя. Дорнодчууд таныг ямар хүчтэй өрсөлдөгч вэ гэдгийг өөр өнцгөөс харж дүгнэж, цэгнэж дэмжих болно. Танд амжилт хүсье. Сүхбаатарыг хөгжүүлсэн шигээ Дорнодыг хөгжүүлнэ хэмээн хамтарч ажиллая. Бүтээе, хөгжүүлэе гэж чин сэтгэлийн гүнээс сонгуулийн гараагаа амжилттай эхлүүлж буй танд миний итгэл алдрааг байна. Танд 4 жилийн дотор юу хийж чадхаа харуулах хүлээлт байгаа шүү. Та чадна. Танд амжилт хүсье, бид дэмжье. Ямар ч байсан ялах ёстой шүү. Маш аюултай Монгол Ардын намын хуулцнууд Дорнодод доншуулж байна. Амжилт. Би дэмжнэ. Нутгийн цус цаанаа л өөр шүү. Над шиг ийм үзэл бодолтой хүн олон байгаа гэж бодож байна. Дэмжээрэй бүгдээрээ. Тийм ээ, би ч бас дэмжиж байна. 8 жилийн өмнө энэ хүний төлөө гар өргөн ажиллаж байлаа. Даанч Болиантай сонгуулийн гайгаар нэр дэвшиж чадаагүй. Энэ удаад сонгуулийн ажил цэвэр явагдвал нутгаасаа нэгдүгээрт гарнаа. Миний нутгийн зан олон дэмжээрэй. Ёстой Сүхбаатар аймгийг хөгжүүлсэндээ нүрийн угааж нөгөө хувцсыг өмсүүлсэн шүү. Амжилт. Өрсөлдөгчөө бас л голж болохгүй. Гэхдээ тэнд бүдэгхэн гэрлийг яаж улам бадраах вэ? Улам эрчтэй, хүчтэй, зоригтой бай. Амжилт дөнгөж сухан шүү сайдаа. Өөр гарц танд үгүй. Улсын хурлын сонгуулийн 14-р тойрогт нэр дэвшигч мөнх чулууны зоригтын 82 настай Дорнод аймгийн Матад сумын уугуул Дуламсрангуйтай хийсэн ярилцлагыг одоо та бүхэнд үзүүлье. Миний өөрөө аав бол энэ Дорнодтой уурхаад можаан бүр Орос багштай. Тэг манайх өөр гэрээрээ энд байсан байхгүй. Тэгэхэд бас хэднаас байсан мэдэхгүй шүү дээ. Тэг шарвын зөөгөж явдаг байсан те. 5-6 настай байхад л надад болоод энэ хэвлэнгийн гүүрээр явж байгаад би тэр яасан мэт гэнэ ногоо хувинтай хувин дөр өрөн болж ирсэн. Тэгэл аавал ээж хоёрлоор бэлэгсэж ирсэн. Ингээд айз зогтааж яхад бас ийм сайхан. Тэгэд их утсаа манад хотод тэр хувин. Тэгэл тэрийг л харах үед л ярьдаг байсан те. Дорнотын замыг яагаад удаацсан, яагаад намайг итгээгүй юм. Одоо бошоо дуусах гэсэн. Ээж одоо яг бэлэн болно миний зам. Одоо нээлттэй би хийнэ гэлдэгтэн би миний хөөж ястаа тэгэл. Юунда хүрчил байна гэл аа тий. Тэр надаа юуны нисгээс ирдэг зам тийм. Тэгээд ингээд сонгуулаад босохдоо зэрэг ээж аавынхаа
ажиллаж байсан одоо налаахан замыг 6-ыг нэ болгоно штэ ээж. Иш миний хүн ээж нь үзэж чадахгүй бидгээ бодлоо юм хүнд яриараа гэсэн. Тийм гэсэн чинь чаднаа л гэдэг. Танийхаар бол таны хөх өөртөө жоохноор л хэлээ. Тий яг жоохноор л хэлээд байгаа юм тий. Үгүй яах миний хурж уулын сонгоцсон газар сайжилж гинөө. Надлын зам тээврийн сайд болоход л хэмбэлээ улсын их олон гэсэн далтарж үлэм. За зоригт гэсэн та үнэхээр ажил сайн хийдэг хүн чинь. За манай нутгийг л замтаа л болгож өгөөрэй. Одоо энэ Баруун аймгийнхаа. Тий. Тэгээ одоо сайхан замтаа болчихлоо тий. Анхуулсан их хурлан гişэн болоход их Батуул натта эднийд очдог байхгүй энэ баяр энэ төр найзууд ихсэн. Тийм тэгээд улсын их хурлан хэрэггүй аав нь жаачаад өглөө би ямар хүүдийн нэмэр болох ш. Миний хүү яах нь битгий дээр улс төлд орох. Зоригод нэг л чанар байдаг. Яад гингс. Зоригог л хизээч илүү юм хүнээс илүү ааваа идэ гэсэн тийш хунал байхгүй. Тэ тэрэнд нь бид нар итгэдэг. Тэгээд би бодод аав л одоо бид нарт ингээл өргөөлжил сайн сайхнаг өрөөд хүнтэй яаж харьцах бүх юм зааж өгсөн болохоор тэр Батуул миний хүүг ямар айхтар хараа вэ гэж бодсон шүү дээ. Зоригод нэг л чанар вэ. Хүнийг мэхлэхгүй, хүнийг ялгахгүй. Тийм яг үнэт шудраг хүн. Тэрэнд нь бид нар одоо яств үнэхээр зоригодтой л итгэдэг. Та тэр юунд бол хоригдож болохгүй шүү гэдэг. Тий. Айхтар хэлжсэн. Тэгээ баяр ч гэсэн бас айхтар дүгнжсэн. Баярдаг гэжсэн. Зоригтой миний дүү одоо чи одоо амьдралынхаа бүх замыг ингээд олдсон тий компанитай ажиллах чадвартай ээж аваагаа сайн мэддэг ийм шодрог хүн боллоо. Чи улс төрдөл оршны хэрэггүй бахаа гэж утсан юм аа би. Тэгсэн чинь харин миний өөрөө зүтгээд ингээд орсон байна сайн. Тэр бол өөрийнх нь яалтаа сайн чанар шүү хичээгээд надад тэгчихсэн. Баярч нь илчээ сайд байсан шүү дээ. Тэгээд хугацаа дуусаад явах болоод гэртээ юм хүм аваад явж байсан чинь би охинтойгоо явж байсан чинь бараа нь багтахгүй. Тэгээ мөнгөцгийн машин тийчээ. Та миний машин сууц гэхгүй. Тэгээ би баярын дэргэд оросоосон. Мөнгөцгийн суугсаг би баяр хасаа аж та суугаал би суусан. Тэгсэн чинь баяр бас надад тэгсэн. Зоргоо өстой үнэч. Яс тий. Миний ястаа сайн дүү байга. Тэгэхээр ямар сайн дайна сайд болоход өөрийнхөө гаруй зурдаг хар үзгээ өгч байна. Өөр уйлцаагаад өгч хэлсэн. Тий. Үнэхээр л бас улсын ажлын миний хүн хийж хүнд үнэлэгддэм байна та гэдгийг бас хөөгөө бүрд байгаа. Тий. Уул нь ястаа үнэч хүн. Тий. Манай өвгөн чадаад байдаг. Одоо хүнд худлаа хэлж болохгүй, хүнийг мэхэлж болохгүй. Ээжсгээл одоо төв дарав бай. Одоо аав нь ч одоо ингэж яваач ирдэ ээж нь чинь л юу тий. Одоо та нар ч ингэж асуулаа боллоо тий. Миний баг хүүчин юу хүүхдийн мэсэл, няраа хүүхдийн мэсэл юм чи. Тий. Охин болохоор сэтгэл судлаач. Тий. Зоргоо болохоор ингээд ургуулгын хөл дээр босоод өрхөөс бүх юмыг зэгцэлж өгöd насварлаа. Аавгаа оршиж ирчээ. Тэгээд энэ цайлган дээр үг хэлэхгүй гэдгээ би одоо ээжигээ дүүдэр энэ төр яшна хүний зэрэгтэй яавна хөө. Тэрнийхээ төлөө тууштай ажил энэ төр гээд үг хэлжтэй. Тэгсэн чинь манай баах уйлаад яаж байгаа маань их зөвзгэрс ах ямар гоё үг хэлээ гэж. Одоо ерөөсөө аяга туслаа шүү дээ. Үнэндээ ганцхан үрэн автах хорогддог. Ана Сүхбаатар аймаг орохдоо гээ өвгөн чи одоо энэ танаас Сүхбаатар аймаг үнэхээр жижиг. Одоо Эрдэнэ цагаан чи бүр талны нэг мөртөө бүр хоосон. Чи яагаад аймаг сумынхаа төлөө санаа тавьдаг юм? Энийг гоё бодгооч гэж хэлдэг байсан байхгүй. Тэгээд өвгөн чи манай ветерангийн дэйгэн 2 дугаар курсээс үерхэд 64 бол хоёулаа суу төгсөд налахад очив. Тэгээд Эрдэнэ цагаар явхад юу яадаг вэ?
Би өвгөндөө тэгжлээр өвгөн ямар мөнгөтэй биш тэ одоо яад энэ өөр хүүхдүүд дараа нь мэддэг юм уу юу гэж. Тэгсэн чинь зоргоо очиад гоё болчихлоо шүү дээ. Намайг хүлүүлж та миний явахгүй дээ. Одоо өөрийн дүү ээж аавгаа харахаас гадна тэр хадмад яг л адилхан. Хүний өөрийн. Тэг ядуу ядарсан тэм хүндэл одоо тусалхах дуртай. Манайх тэр айлд орно энэ айл нь илүү юм байна гэж орохгүй. Аль ядууд нь л орно. Тэ нэг сэтгэлээсээ тийм хүн ажил хийж болно тийм ээ. Хөдөлмөр хийж болно. Одоо хүнийг ирдэг ялгахгүй хүний мөн чанарыгасаа эрхэмлж яв тий. Худлаа ажиллахгүй, хулгай хийж болохгүй. Ядуу баян гэж ялгаж болохгүй. Ядуу тусмаа тий зөв хүнийг л дагаж явж хүнд их тусвалж явал тий. Үнэн шударгатай хийх сайдлаг бүтээдэг тий. Зарчимч одоо ээж аавхадаг гүндэг одоо хүн төслээ л гэсэн санааг бол миний өөрөө яг өгүүлж авсан хүнтэй л гэж л тий. Урд нь ч одоо дэвшиж ирсэн итгэлээ авсан тий. Тэгээд хизээч тэднийг бол орхиж байгаагүй. Яг л хамаатай байдаг. Сүхбаатарыг одоо тэгж гоё болгож авах чинь. Тэгээд энэ дорнтой дайраад ингэж авах чинь бөө та ирсэн юм уу хөөе. Тий. Одоо юу янда Сүхбаатар ямар болсон манай нутаг яг л тийм болно гэдэг. Өдөр хүртлэгээ байрандаа сууж ясан чинь залуу ороод ирсэн. Энэ тийм сэргэлэн сумын арчсан албаны дарга гэсэн залуу. Өөрхий хотоос ирээд би чинь Сүхбаатар явахын тулд дорнтой донд дайрч байгаа юм чинь. Намайг 3 машинтай хүн дасч авч байгаа юм чинь. Үгүй чи хааж байгаа юм чи одоо намайг би чи аль машинтай суугаалж ийн гэхэлгүй. Зоригт гişэрнэхэд л ирж юм байна. Та ирсэн гэж тэгээд тантай болцгоо ирдээ тэр залуу надтай ирээд уулзаж авсан. Гарнаа таны хүүл эдэм итгэхгүй тэгээд та нар л одоо хэр урд нь үнэлжсэн одоо эмээгийнх нутаг одоо ямар болгоно гэн миний хүүг та нар дэмжээрэй л гэсэн. Дэмжилгүй хаа дэмжилгүй яхаа ажиллана. Хүний итгэлийг л даадг юм аа минийх удаад үнэхээр даадг. Тэгэхээр минийх одоо аавынхаа төрөл нутгийг тийг сайхан болгоцсон чи одоо надад тэгж хэлж байгаа ш. Аавынхаа нутгийг бол одоо ийм болгоцсон би тэрийг насан турш харж хамгаалж байгаа. Одоо яг тэрэн шиг тэрнээс ч илүү ээжийнх нь нутагт одоо бүх зүйлийг хийж өгнө. Ээж аваа харж байгаа гэж байна тий. Тэгэхээр миний хувьд орончууд бол их юм хийж чадна дөө. Оронтой ард түмэн л одоо миний өгөл хийж чаддаг юм бол тэгэл болох байхал гэж байна. Дэмжээрэй л гэж хэлнэ. Миний хувьд чаднаа гэх хэлсэн юм бол яг хүнсгэл хэлж чадна л гэж хэлж байна. Зоригтой цаг мэдээллийн хөтөлбөрийн түрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан баярлалаа. Маргааш ягийн цагтаа эргээд уулзцгаая.